Сайн байна уу? Эрцээ сугаас мэдчилж байна. Энэ удаагийн бичлэгээр уулзаадаа баяртай байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ маш чухал сэдвээр ярилцсан. Энэ 5 зүйлийг өглөөс ирээд шууд бүх хий. Үхэл төрөж болцсошгүй. 60 наснаас өмнө мэдэх зүйл. Ийм сэдвээр ярьсан. Тэгээд үнэхээр маш чухал сэдв байгаа. Тэгээд бид нар нас явах тусам тийм эрүүл мэндийнхаа бас мэдлэгийг илүү сайжруулад гинти осол аваар тийм ээ гэмтлээс өөрийгөө хамгаалах ийм боломжтой болно. Тийм учраас энэ сэдвээр суралцаа та бүхэнтэйгээ бас хуваалцчаа баяртай байна. За эхэлцгээе. Нас явах тусам олон хүн өтөл насны амьдралаа бодож эхэлдэг. Хэн гэдгээс үл хамааран бүгд л өндөр насанд хүрдэг. Гэхдээ хүн бүр эрүүл байж чаддаггүй. Эрүүл мэндэ алдах нь өтөл насны аз жаргалаа алдахаас ялгаагүй зүйлээ. Тэгвэл эрүүл мэндэ хадгалах арга замууд бас бий. Гол нь өндөр насаа эрүүл саруул өнгөрүүлж чадах хэсэг нь таны амьдралын хэм маягаас хамаарна. Тэр дундаа 70 нас хүрэхээс өмнө үүнийг мэддэг хэрэгжүүлсэн хүмүүс эрүүл мэндэ хадгалахад харьцангуй хэлбэр байдаг гинэ. 100 насыг давж урт насалж эрүүл саруул амьдарч байгаа хүмүүсийн нийтлэг зүйл бол өдөр тутмынхаа дадал зуршлаа зөв зохицуулдаг явдал. Өглөөний дадал зуршил онцгой чухал гэж тэд хэлдэг. Мэргэжилтнүүд хижээл насныхны өглөөний зуршлыг онцолдог. Гэхдээ олон хүмүүс өглөө босон даруйда хийх ёсгүй зүйлийг ухамсаргүйгээр хийдгийг та мэдэх үү? Өнөөдөр би та бүхэнд өглөө босоо шууд хийж болохгүй зүйлс болон мөн 50, 60, 70, 80 насныхан эрүүл урт наслахын тулд мэдэх ёстой зүйлсийн талаар ярьж өгье. Та дуулсан сонсоод амьдралдаа хэрэгтэй мэдлэг мэдээллийг олж авна гэж найдаж байна. Шин соргог амьдралд хэрэгтэй бас сонирхолтой мэдээллийг цаг тухайд нь хүлээж авахыг хүсвэл миний YouTube сувагт бүртгүүлээд мэдээлэл дээр тохируулаарай. Баярлалаа. Өглөө босон даруйдаа хийж болохгүй хамгийн ихний зүйл бол яаран босохгүй байх явдал. Сэрсэн даруйдаа яаран босох хэрэггүй. Олон хүмүүс сэрүүлэг дугуймагц орноосоо шууд босхийг хичээдэг. Гэвч нас ахих тусам гинт босох нь таны эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй юм аа. Учир нь би хараахан идэвхжээгүй байдаг. Амралтын байдлаас идэвхтэй төлөвч шилжихийн тулд биеийн тодорхой хугацаа шаарддаг. Хүн унтаж байх үед цусны даралт болон зүрхний цохилт буурч цусны эргэлт удаашрдаг. Тиймээс хэрэв та гинт байрлалаа өөрчилвөл цусны эргэлтийн систем болон автономид мэдрэлийн систем тэр дороо дасан зогсож чадахгүй бөгөөд энэ толгой эргэх, тэнцвэр алдагдах, бүр ухаан алдахад хүргэдэг. Тэр дундаа гинт босох үед үүсдэг асуудал нь өндөр насны төдийгүй залуу хүндэж тохиолддог. Энэ нь ортостатик гипотензи юм аа. Ялангуяа өндөр наснуудын хувьд гинт босвол судас, зүрхэн суларснаар зүрхэнд нь маш их ачаал өгч, цус харвалт, зүрхний шигтээс тусах эрсдэл нэмэгддэг. Нас ахих тусам бидний нугасны дискүүд уян хатан чанараа алдаж, суларч гэмтэх нь илүү мэдрэмтгий болдог. Энэ нь гэмтэл соог ортопедийн тасагт очдог өндөр настай хүмүүст амархан ажиглагддаг боловч та хэвтэж байгаа байрлалаасаа гинт босч болохгүй. Идэвхгүй бие гинт дээш болоход нуруунд гинтийн хөдөлгөөнд эмзэг мэдрэмтгий хариу үйлдэл үзүүлдэг. Мөн даралт өгч бүслийн хэсэгт ноцтой гэмтэл учруулж болно. Нурууны эргэн тойрон дох булчингууд дасан зогсож амжидаггүй тул чангарч өвдөд хүргэдэг бөгөөд энэ нэхэвчлэн амархан сэргидэггүй. Хэрэв танд ийм зүйл тохиолдвол шууд гэмтэл авахаас гадна удаан хугацаанд идэвхгүй зовх магадлал өндөртэй. Энэ эрсдэл ялангуяа 60, 70, 80 насныханд нэмэгддэг. Тэгвэл үүнээс урсан сэргийлэхийн тулд бид юу хийж чадах вэ? Өглөөс ирсний дараа биедээ сэрэх хугацаа өгөхийн тулд орондоо 3 минут орчим хэвтэх хэрэгтэй. Зүрхний цохилт, цусны даралтыг тогтворжуулахын тулд хэвтээгээрээ жаахан байна гэсэн үг ээ. Үүний дараа та гар хөлөө сунгаж, хүзүүгээ хажуу тийш нь хөдөлгөж, хөлийн хурууга баг зэрэг өргөж, цусны эргэлтийг сайжруулна. Ингэж хэвтэх үед бие чинь сэрж байгааг мэдэрнэ. Үүний дараа та аажуухан сууж, босох хэрэгтэй бөгөөд гинт босч болохгүй. Энэ үед хийх сайн зүйл бол орон дээрээ суугаад бүрэн босхоос өмнө хэдэн минут хүлээх нь бидний биеийг сэрэж, өдөр тутмын амьдралдаа дасан зохицоход тусална. Тэгээд босоод нэг аяг ус уух нь маш сайн байдаг. Учир нь биеийн чигийг дөхөж, цусны эргэлтийг сайжруулахад тустай. Эдгээр үйлдэлүүд нь толгой эргэх, унах эрсдлийг бууруулж, бие махбодыг амралтын байдлаас идэвхтэй хөдөлгөөнд шилжүүлэх боломжийг олгодог. Энэ нь аюулгүй үр дүнтэй байдаг тул өндөр настай бол өглөө болгоомжтой байх хэрэгтэй.
Өглөө босоод хийх ёсгүй хоёр дахь зүйл бол хүйтэн хоол идэхгүй байх явдал. Алдартай дотрын эмч ингэж хэлсэн байдаг. Өглөө нь бидний биеийн эрхтнүүд бүрэн сэрдэггүй. Та энэ үед гинт хүйтэн хоол идвэл таны биед ихээхэн ачаал өгнө. Ялангуяа нас ахт тусам болгоомжтой байх хэрэгтэй. Хэрв та хүйтэн хоолыг гинт идвэл ходоод нь ностой гэмтэл учруулж хүн тохиолдол зүрхний шигдээс хүртэл үүсэж болно. Өглөө гинт хүйтэн хоол идэх хүмүүс байдгаа гэж та бодож магадгүй ч гайхмаар зүйл нь ийм хүмүүс олон бий. Өглөө босоод сэрүүн юм идэж уувал нойрноос бүрэн сэрдэг хэмээн ярьж тийхүү амьдрэх хүмүүс олон байдаг. Зарим хүмүүс зунж бай, өвөлж бай хамаагүй хүйтэн суу тараг ууж амархан хоолдог. Гэвч сэтгэврт гарч нас хайх тусам гэртээ илүү их цаг зарцуулдаг. Тэр үед энэ зуршлаа хадгалсаар байвал тийм ч сайн бишээ. Үнээс болж төргөн тусламжийн төвд нэлээд олон хүн ирдэг. Төрөний эмч нар өглөө хүйтэн хоол идэх нь хизээч сайн зүйл биш гэдгийг хэлж байна. Юуны өмнө хүйтэн хоол идэхэд бидний биеийн судсыг хурдан агшихад хүргэдэг бөгөөд ялангуяа өглөөр бие бүрэн сэрээгүй үед бүр сөрөг нөлөөтэй. Тиймээс гинти ямар нэг зүйлийг оролдох нь эрүүл мэндийн дохойны улаан гэрлийг асааж байгаагаас ялгаагүй. Ялангуяа нас ахт тусам ангийн буюу зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл ердийн үеийнхнээс 3 дахин ихсдэг. Тийм учраас өглөө босоод биеийн температур хэвэн болох хүртэл дор хаяж 20 минут хүлээх хэрэгтэй бөгөөд үүний дараа өрөөний температурт хоол идэх юм уу эсвэл боломжтой бол бүлээн хоол идэх нь дээрээ. Ингэвэл таны биед ачаалал өгөхгүй. Ялангуяа өвлийн өндөрлөлт ямар ч насны хүмүүс хүйтэн хоол хүнс хэрэглэхдээ илүү болгоомжтой хандах хэрэгтэй. Жил бүрийн өвөл ханаа томоо зохилдогч наснангууд хүн тусах магадaltaй байдаг тул илүү аюултай юм аа. Олон хүмүүс ханаадны улмаас уушгины хатгалгаа тусдаг. 60 гаруй жил хүйтэн хоол идсэн өндөр насны нэг удаа эрүүл мэндийн эрсдлээ тулгараад хооллох зуршлаа өөрчилжээ. Одоо бол өглөө босоод бүлээн ус ууж, бүлээн хоол иддэг гин. Тэрээр халуун бүлээн хоол идэхэд дотроосоо хамгаалагдах мэдрэмж төрж, илүү тав тухтай эрүүл сарвал болсон гэж ярьжээ. Нас ахт тусам өглөө хэрхэн эрүүл хооллох вэ? Юуны өмнө өглөө босоод биеэ аажуухан хөдөлгөж эхлээд бүлээн ус уул сайн. Энэ үед гинт хөрөгчнөөс гаргасан хүйтэн ус уух нь тийм сайн бишээ. Хамгийн сайн зүйл бол биеийн температуртай ойролцоо ус юм аа. Хэрв та ийм ус уул таны бие үүнийг хүлээн зөвшөөрч ходоод айжмаар ажиллаж эхэлнэ. Хоол идэхээс өмнө зарим нэг зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Сэрсний дараа дор хаяж 20 минут хүлээхийг зөвлөж байна. Энэ хугацаанд суугаад хөнгөн бясалгал хийх юм уу? Эсвэл зүгээр л зөөлөн биеэ хөдөлгөж сунгаж идэвхжүүлж болно. Зуны хит халуун сарууд сэрэмгцээ хүйтэн ундаанаас татгалзах хэрэгтэйг анхаарна. Өглөөний цагаа халуун бүлээнээр идэхийг зөвлөж байна. Хоол идэхдээ удаан, сайн жажилж идэх хэрэгтэй. Хурдан идвэл шингэц муутай ходоодонд ачаал өгнө. Хэрв ийм зүйл тохиолдвол та өдөржингөө тав тухгүй байх болно. Болж өгвөл өглөөний цайны цагийг тогтмол болгох нь сайн. Хоолны цаг нь бидний биеийн биологийн хэмнэлийг тогтворжуулахад тусалдаг. Тийм учраас 8 цаг гихмээр өглөөний цайны цагийг тохируулж хүссэн үедээ идэхээс илүүтэй тухайн цагаа баримтлах нь зөвөө. Эцэст нь хэлэхэд хоол идсэний дараа шууд бие хөдөлгөлгүй 10 минут орчим суусан дээр заримдаа хоол идсэний дараа шууд босоод хүн дасгал хийдэг хүмүүс байдаг. Богино хугацаанд завсарлага авах нь хоол боловсруулахад тусалж цусны даралтыг тогтворжуулдаг. Хоолны дэглэмийн тухайд өглөө идэхэд муу хоол гэж байдаг. Давс ихтэй хоол идэхээс зайлс хийгээрэй. Мэдээжийн хэрэг давс нь бидний бие чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ өглөөний цайндаа аль болох давс багтаа хоол сонгох нь дээрээ. Өглөө босоод л кимчиний шүл, шар буурцгийн шүл гэх мэт давстай хоол идэх тохиолдол байдаг. Энэ нь нас ахт тусам эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Өглөө биеийнхээ цусны даралтыг байгалийн жамаар нь тогтворжуулах боломжийг олгох хэрэгтэй. Давс ихтэй хоол идэхин цусны даралтыг огцом өсгөхөд хүргэдэг. Энэ нь зүрхний шигдээс цус харах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлдэг. Эрүүл сарвал 73 настай өвгөн байжээ. Энэ хүн өглөө босон даруйдаа их хэмжээний хоол иддэг байв. Гэтэл нэг өдөр гэнэт эрүүл мэндийн асуудал үүсч эмнэлэг твтжээ. Эрүүл мэндийн үзлийн дүн идэх зуршилтай холбоотой асуудал байгааг харуулжээ. Шөлтөө ногоотой хоол идэж эрүүл мэндэд бодож байна гэж бодсон ч ихэвчлэн их давстай хоол идэж байсан учраас бие нь мууджээ. Ялангуяа өглөө босоод даршилсан далайн хоол, кимчи зэрэг давстай хоол идээд дараа нь эмнэлэг рүү явдаг хүмүүс олон. Зарим шинжээчид өглөөний давстай хоолыг хор гэж үздэг. Өглөөний цагаа ууж байхдаа
Үл тоомсорлог зуршлаа эргэн нэг харцгаая. Өглөөний цайгаа уухын өмнө болгоомжлох нэг чухал зүйл бий. Хизээч өлөн дээрээ эм ууж болохгүй. Сэрсэн даруйдаа эм уудаг хүмүүс байдаг. Өглөө босоод л хангалттай ус уухгүйгээр цусны даралт чихрийн шижингийн эм уух нь маш аюултай үйлдэл юм аа. Ихэнх юм нь өлөн илгэн дээрээ уухад ходоодны сас бүрхөвчийг чочроох аюултай буюу ходоодын шарах үүсэгтэй амархан байдаг. Өглөө биеийн бүрэн сэрээгүй байдаг тул ийм нөхцөл гинт эм уувал биетэй нь гайхаж эм нь зөв үйлчлэхгүй. Тиймээс эм уугтаж зуршил чухал юм аа. Өглөө босоод хийж болохгүй 3 дахь зүйл бол гинт дасгал хийх явдал. Сэрсэн даруйдаа яаран дасгал хийхийг хичээдэг хүмүүс байдаг. Үнэн хэрэгтээ та өндөр настай бол өглөө босоод шууд дасгал хийгээд зөвлөхгүй. Өглөө босны дараахан булчин, үе мөч хараахан уян хатан болоогүй байдаг. Энэ үед гинтийн дасгал хийх нь булчин болоод үе мөчийг гэмтэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. Ер нь багтаа өглөө гүйдэг байсан хүмүүс хөгшөрсөн ч тэр зуршлаа хадгалдаг. Нас ах тусам дасгалын цагаа баг зэрэг өөрчлөх нь зүйтэй. Гүйлт болон аэробик дасгалууд бид маш сайн. Гэхдээ үүнийг өглөө хийх нь ачаал ихтэй байдаг тул нас яваад ирэхээр өглөө биш, харин таны бие илүү идэвхтэй байх үед дасгалаа хийх нь дээрээ. Юуны өмнө өглөө яаран дасгал хийх нь зүрхэнд нэлээд ачаал өгдөг бөгөөд өглөө сэрсний дараа зүрхэнд тогтворгүй байдаг. Энэ үед гинтийн дасгал хийх нь зүрхэнд дарамт учруулж, ялангуяа зүрх судасны өвчтөө өндөр настай хүмүүст аюултай. Мөн өглөө цусны даралт тогтворгүй байдаг. Хэрэв та ийм нөхцөл биеэ гинт хөдөлгөвөл цусны даралт ихсэх болно. Сунгах, хөнгөн алхах зэргээр биеийг аажмаар сэрээж, булчин, үе мөчөө уян хатан болгохыг зөвлөж байна. Дасгалыг үргэлж аажмаар эхлүүлж, эрч хүчийг бавгаар нэмэгдүүлэх нь чухал. Нас ах тусам өглөө босоод хийх ёсгүй 4 дахь зүйл бол гинт бие засах газар руу явах. Настай хүмүүс бие засахдаа яарах хэрэггүй, харин ч аажин зөөлөн хандах хэрэгтэй. Шөнийн цагаар бидний биеийн даралт багасч, булчин, үе мөч хөссөн байдаг. Энэ үед олон хүн гинт босч бие засах газар руу орж, дараа нь толгой нэргэж унах тохиолдол бий. Тэр дундаа ахмад настан шүнжин шийшээ барьцгаад өглөө нь бие засах газар руу яарч осолддог. Хамгийн харамсалтай нь эдгээр ослын ихэнх нь ганцаараа байхдаа тохиолддог. Тиймээс шөнө ойр орхон бие засдаг хүмүүс орныхаа хажууд зөөврийн бие засах газар тавихад гэмгүй. Мэдээжийн хэрэг эхэндээ эвгүй санагдаж болох ч энэ нь амь насыг аврах чухал хэрэгсэл байж болно. Асрамжийн газар болон бусад сувилахын эмнэлгүүд энэ аргыг ашигладаг. Энэ нь шөнийн ослыг мэдгэдэггүйс бууруулахад тусалжээ. Мөн олон хүмүүс бие засах газарт удаан хугацаагаар суудаг зуршилтай байдаг. Энэ ихэвчлэн дотор нь гар утсаа оролдох юм уу ном уншдагтай холбоотой. Ариун цэврийн өрөөнд удаан хугацаагаар суух нь булчинд ачаал өгч, хэвлийн доод хэсгээр өвдөх, эрүүл мэндийн бусад асуудалтай тулгуурдаг. Тиймээс удаан суухаас зайлсхийж, дууссан бол хурдан гарах нь зүйтэй. Нас ах тусам өглөө босоод хийж болохгүй 5 дахь зүйл бол халуун усанд орох явдал. Сэрсэн даруйдаа усанд орох юм уу шүршүүрт орох нь нас ах тусам муу зуршилт болдог. Усанд орох ялангуяа халуун усаар угаах нь маш аюултай. Үнэн дээр өвлийн улиралд өглөө бүр бүлээн усанд орж байгаад ухаан алдаж унсан ахмадууд ч нэлээд бий. Угаалгын өрөөнд ч ийм зүйл тохиолдог учраас болгоомжтой байгаарай. Хэрвээ ухаан алдсан тохиолдолд гэр бүлийнхэн нь түүнийг эрт олохгүй бол илүү ноцтой асуудал үүсч болзошгүй. Өглөө нь биеийн халуун бага, даралт тогтворгүй байдаг. Харин энэ үед халуун усаар шүршүүрт орвол цуцнууд хурдтай тэлж, тархинд очих цусны урсгал багасч, ухаан алдахад хүргэдэг. Хэрэв та цусны даралт ихсэх эсвэл зүрхний өвчтөй бол энэ нь ялангуяа аюултай. Гэтэл бага наснаасаа ийм зүйл хийж өглөө халуун усанд ордог гэж олон хүн ярьдаг. Гэвч нас архих тусам бидний дасан зогсох чадвар буурдгийг анхаараарай. Таныг бага байхад зүгээр байсан зуршлууд одоо аюултай байж магадгүй. Тэгвэл шүршүүрт орохдоо яах ёстой вэ? Юуны өмнө биеэ сайн сэрээж цусны даралтаа тогтворжуулах нь чухал. Усны температур хэд хүйтэн, хэд халуун биш байх ёстой. Хамгийн гол нь шүршүүрт удаан орох нь тийм сайн зүйл биш ээ. Боломжтой бол 15 минутын дотор дуусгах нь дээрээ. Удаан хугацаагаар орвол цусны даралтанд нөлөөлж болно. Эрүүл зуршил нь өндөр насны аз жаргалд үнэхээр чухал. Заавал хийх ёсгүй зүйлсээ дагаж мөрдөөд үзээрэй. Та эрүүл мэндээ хамгаалж чадна гэж итгэж байна. Танд имжлэг таалагдсан бол хайртай гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү.
Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.